Кофе шопуудаар үйлчлүүлэхдээ заавал мэдчихвэл зохих 6 соёл. Та өмнө иймэрхүү сануулга текстүүдийг хэрэг харж байсан бэ? Энэ нь та өөрийнхөө эзүүлийг өөрөө харж хандхаас биш, өөрөө л хэн нэгэн санаа тавих албагүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Кофе шопд орж ирээд юу ч худалдаа авахгүйгээр өдөржин ажиллаа хийгээд судаг хүмүүсийн тоог сонсвол таалаа гайхандаа ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн үйлчлэгээнээс нь худалдаа авах нь тухайн кофе шопыг дэмжиж байгаагаас гадна бас кофега амтархан ууж байгаа нь манай баристануудад маш гоё мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ удаан сууж байгаа тохиолдолд 3, 4, 5, 6 гэд нэг дор хэтэрхий олон кофентэй зүйл захиалгаасаа илүү өөр бусад кофенгүй зүйлийг ч гэсэн захиалаарай. Тэгээд бас чихвчээ заавал авчираарай. Хөгжим подкаст гээд олон зүйл сонсох дуртай байж болно. Гэтэ хүн бүр тэрийг чинь сонсоод авах дуртай ахгүй л болов. Тийм учраас чихвчээ заавал ашиглаарай. Бас нэр нь уцаар ярихдаа аль болох зөөлөн тооноор яриарай. Энэ нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж байгаа маш том соёл шүү. Та дараагийн үйлчлүүлэгчийн 5 тухайн төлөө хэрэглэсэн аяг тавга хураавал кул шүү. Хэрвээ ганцаараа явж явах юм бол аль болох нэг эсвэл 2 хүний суудалтай ширээн дээр сууж байгааг хичээж агаарай. Энэ нь олоолаа явж байгаа хүмүүс ч гэсэн ороод суух боломжийг нь олгодог юм шүү. Та эндээ ухаан авч явах уу? Хэрвээ та сууж үйлчлүүлж байгаа бол цаасаа аяг хэрэглэхээс зайлсхий. Бүгдээрээ энэ 6 соёлыг мэдээд авчихсан байхад ямар ч кофе шопын хүндэт үйлчлүүлэгч болж чадна.